За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За 8 сарын 2, 3, 4-нд за мөнх гэгэрэл нэртэй ретрит хөтөлбөрийг ахин явуулахаар болсон байгаа. За тэгээд мөнх гэгэрэл ретритийг Алтан хондог багш болоод Баяр Туяаны би болоод Баясгалан багш манаас олон нийтэд бол зааж байгаа. За мөнх гэгэрэл ретритээр одоо хүмүүс маань ямар эмчилгээ засал за тэгээд өөрийгөө хэмбэ гэдгийг бүрэн төгс хариултыг авах боломжтой энэ хөтөлбөр бол Цанжин Балтгийн хээрийн мөргөнд бол болдог байгаа. Агаар салхинд Монгол гэрт цэвэр одоо ус дүүшийн шийдсэн юм төхлөг орчинд болдог. За тэгээд эхний өдрөөсөө хоёлаа хүмүүстээс танилцуулж хэлээ те. Эхний өдөр нийтдээ 3 өдрийн хөтөлбөр байгаа. Тэгээ 3 өдрийн турш бид нар юуг сурж авах уу, ямар заслын эмчилгээнүүдийг хийж эхлэх үү гэд тийм ээ. За хичээл маань өглөө өдөр орой гэдэг 3 хөтөлбөртэй явагдаж байгаа. За тэгээд өглөөдөө болохоор бид нар соматикаараа засал эмчилгээг хийж өглөөгөө эхэлж байгаа. За энэ засал эмчилгээ хийж байгаа гол утга учир нь болохоор бид нар одоо мөнх гэгэрэл гэдэг энэ аваа том сэдвтэй одоо энэ чин үнэн энэ дээд мэдлэгийг олж авахын тулд одоо мэдээж ухамсарлаж авахын тулд бид нар бидний одоо энэ хаалттай хүрдүүд маань ингээд нээгдэж хүлээж авах өнөг сүү энэ сувгуудаа сайн бэлдэж ингэж нээж өгөх энэ шаардлагатай байгаа. Шууд бид нар ямар нэг эмчилгээг шууд энэ одоо мэдлэгийг хүлээж авах гэвэл нэлээд том одоо хөтөлбөр одоо мэдлэг байгаа учраас өөртөө сайн одоо бие сэтгэлээ чөлөөж хүрдүүдээ нээж өрцөө нээж уурга тархиа сэргээж тэнд байгаа тэр сөрөг мэдээллүүдээ цэвэрлэж урсгалын нээж одоо энэ нөгөө нийгмийн одоо энэ өөртөө шалтгаалсан бусдаас шалтгаалсан нийгмээс шалтгаалсан энэ одоо нөгөө юунаас үүдэлтэй бидний бие физиолог одоо эд эрхтэн сүнс хүртэл ингээ нөгөө депрессэнд орцсон ингээ баригдсан, хомигдсан байж байгаа. Тэр бүхнийг бид нар энэ соматик гэдэг эмчилгээгээрээ эхний өглөөдөө сайхан соматикаараа өөрийгөө эмчлээд хүрдүүдээ нээгээд урсгалаа нээгээд тэр хичээлээ хүлээж авах тэр одоо тэр урсгалаа нээж өгч байна л гэсэн үг. За тэгээд энэ эмчилгээг бид нар нэг мэдээд авчих юм бол цаашдаа өдөр тутамдаа бас өөртөө хийгээд бас ангаагаад ингээд явах боломжтой энэ давуу талтай нэмэлт хөтөлбөр ороод өгсөн байгаа. За тэгээд эхний өглөөний соматикаар бол бид нар эд бис эргэтэн бүр дээрээ ажиллана. За эхлээд мэдээж одоо эмчилгээнийхээ эрхийг авна. Энэ дээр нөгөө хүүхдүүдэд нээж өгнө өрцөө одоо юу гэдэг тийм нөгөө нэг наран сүлжээ саран хүртгээ тэгээ хүүхдүүд дээрээ эрхээ аваад тэгээд энэ эмчилгээ хийх эрхээ нээж өгснийхаа дараа бид нар эдээс эргэтэн бүр дээрээ ингэж ажиллаж эмчилгээгээ хийж хүрдүүдээ нээж өгнө гэсэн. За тэгээд үүний дараа өдөр яг үндсэн мөнх гэгэрэл гэдэг хичээл маань орно. За энэ бол үнэхээр одоо зөвхөн тоолч танилцуулбал явж байгаа болохоос яг 3 өдрийн хөтөлбөртөө маш тийм авгаа тийм том чин үнэн алтан мэдлэг болж маш өргөн хүрээтэй сэдвэр ингэж яригдаж явна хичээл дээрээ. За тэгээд давхар дадлагтай холбоосоо тэгдэж явна. Өөрийн бие дээр өөрөөр ингэж мэдрүүлж ингээ баталгаажуулж явж байгаа. Тэгэхээр энэ дээр ерөөсөө одоо хий хоосон зүйл ярьж байгаа гэдэг тал дээр эргэлзэх ерөөсөө тийм байхгүй хэрэг байхгүй гэж бодож байна. За тэгээд эхний өдрийнхаа мөнх гэгэрэл дээр бид нар юуг олж мэдэж авах вэ гэхээр өснөөрөө дамнуулаад амхаагаараа дамнуулаад бидний нөгөө амин эрхтэн амхаа гэж ярьдаг те чухал эрхтэн үүгээрээ дамжуулаад бид нар анхны тэр амьсгал авсан үетэйгээ холбогдож анхны амьдралыг хэн бидэнд одоо хайрлсан бэлгэлсэн тий хэн биднийг анхны амьсгалаа авахд бидрийг ивэлээ анх холбоосоо үсгэж үүсгэсэн цаашид ивэж явах уу гэдэг юм маш том сэдв одоо зүйлийг бид нар ухамсарлаж мэдэж авах юм аа. За тэгээд нөгөө холбоос үүсгэхтэй холбоотой, мэдрэгтэй холбоотой бид нар нөгөө нэг бас ингээд өсөв хаалттай ямар нэгэн тийм сөрөг мэдээлэл хадгалагдсан хаалттай тийм сүүр байх юм бол тэр дор нь бид нар засаад ангаагаад нээгээд ингээд цацалтай ингээд давхар явагдаж байгаа. Энэ бол бас маш юм сурахын хажуугаар өөрийгөө давхар засаад ангаагаад явах боломжтой юм том давуу талтай сургалт байгаад байгаа.
Энэ бол бас хэр баргийн одоо хүнд бас олдохгүй юм боломж. Нэгэнт бид нар цаг зав гаргаад ингээд энэ сургалтанд ирж байгаа гэхэд бүрэн дүүрэн төгс тийм зүйлийг мэдрүүлж дээрээс нь давхар тэр янз бүрийн сөрөг мэдээлэл, хар муу мэдээлэл тэгээд өөрт ирсэн сөрөг хадгалагдсан тэр сөрөг мэдээллүүд, зовлон шаналлууд гэдэг ингээд бүх зүйлийг энэ сургалтын дээр одоо ангаагаар эдгээгээд ингээд тэр боломжийн мэдлэгийг олгоод ингээд явах юм байна. За тэгээд тийм мөн бас 7 сүнсээрээ амьсгалан. За тэгээд 7 сүнс биднэрт бол байдаг байгаа. Язгуурын 5 махбодыг дагуулсан. За тэгээд наран сарын дээд бие 2 сүнс гээд бидний маш их одоо нэг сүнсний гэмтэл асар ихтэй байждаг. Яалтчгүй бид нар одоо 550 бохшмал тай нийгэмд бол амьдарч байгаа. Гараад явах төдийд бол сэвддэг бурцдаг гэдэг юм зүйл бол байдаг. За тэгээд сэтгэлийн маш их одоо сэтгэлийн трам гэж хэлэгддэг далтахмсрын гэмтлүүч гэдэг. Тэдгээр бүгд бол сүнсний гэмтлүүд бол байдаг шүү. Тэдгээр сүнсний гэмтлүүдийг ингээ хорчгсан, зангирчсан байгаа тэдгээрүүдийг бид нар амьсгалж бол гаргаж чөлөөлж сүнснийхээ гэмтлийг засаж авч чаднаа. Тэгээд давхар сүнстэйгээ ингээд ажиллаад холбогдоод явна гэсэн. За тэгээд энэ дээр бас ингээд бид нар ер нь бол тавчхан ярьж байгаа маш олон мэдээллүүд, маш олон зүйлийг энэ одоо сургалтаараа түлхүү ингээд шахуу ингэж орж мэдрүүлж ингэж явна. За тэгээд эхний өдрийн одоо энэ мөнх гэрэл дээр бид нар ураг бүрдсэний дараа ураг анх бүрдсэний дараа амин сүнсийг хаанаас хэн ирж тэтгэж бидрийг ингэж юу яа гэх тийм ээ ивэж тэтгэж байдгийг. За тэгээд эхээс хондод буюу оршин хорвоод ингээд мэдлэх үед ямар оршихугаас одоо хин гэж бидрийг ивэж бидний ингээд сүнсийг ингэж тэтгэж энэ сайхан амьдралыг хайрлаж бидрийг цаашид ингэж ивэж тэтгэж явж байдгийг. За тэгээд бид нар эхээс мэдлээд хондод мэдлээд ингээд боожоод өсөж эхлэх үед биднийг ямар оршихугаас ямар одоо ивэл ирж бидрийг ивэж ингэж явж байдгийг. За тэгээд анхны удаа алхах тийм ээ хөлд ороод хүүхд мөлөж чагаад хөлд ордог штэ. Анхны удаа хамгийн анх тэр алхах үед ямар оршихугаас бидрийг ямар одоо ивэл одоо хин нэрс биднийг тэтгэж ингэж дэмнэж одоо явж идэгий. За тэгээд анх удаа бид нар нөгөө нэг хөлд ороод анх удаа ингэж өсөрөхөд хүүхд ингэ өсөрдөг шүү дээ. Яг тэр үед бидрийг бас хаанаас ямар оршихугаас бидрийг хин ирж ивэж ингэж бидрийг амьдралын туршид бидрийг одоо ингэж ивэж тэтгэж явж идэг гэдэг ийм маш том ийм сэтвтэй маш юм ландин ийм авгаа тийм сэдвүүдээр бид нар ихний хичээл дээр олж авах боломжтой байгаа. Тэгээд ер нь бол би энд хорвоод яах гэж төрсөн, юу хийх гэж төрсөн. Миний туйлын зорилго юу юм? Бидрийг энэ хорвоо ертөнцид ихэд одоо урагт анх бүрлдээд амьдраад оршоод өөхөх хүртэл бидрийг мөнхөд хин ивэж тэтгэж дэмнэж ингэж хайрлаж бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгтээ бидрийг тэтгэдэг оршигуд одод ертөнцтэй тэр бүгдээсээ ингээд хэн бидрийг ивэгээд ингээд тэтгээд ингээд амьдруулад ингээд дэмнээд ингээд явж идэг гэдэг зүйлийг бид нар мэдэж авч өөртөө бие дээрээ мэдэрч холбоосоо үүсгэж явна гэсэн. За тэгээд оройн хөтөлбөр дээрээ болохоор бид нар гал дээр сууж юу яах юм аа, гал өөрөө бас хүнийг маш их хүчжүүлж, хүнийг одоо цэвэрлэж ариусгаж байдаг, хүч хайрлаж байдаг. Дээрээс нь бидний сүнсийг бас их хүчжүүлж байдаг тийм зүйл байгаа. Тэгэхээр бид нар гал дээр эрдэмтэн мэрэгд өгдүүдтэйгээ бас гал дээр холбогдож тэднийхээ айлтгал айлтгалуудыг бас өөр дээрээ тосон авч ийм гоё оройны хөтөлбөр бас болно. Тэгээд бидний одоо энэ сурж байгаа энэ 3 өдөрт бол бид нар өөртөө цаг зав гаргаад зориулаад ийм гоё эрчимтэй, хамгаалалттай, ийм сайхан байгальтай, эрүүл байгальтай ийм орчинд эрүүл зөв хооллолтоор ингээд 3 өдөр бид нар өөртөө бүрэн таньж, бүрэн нээж, ангааж, хүчжүүлж тийм олон сайхан зүйлийг мэдэж, алтан мэдлэгийг мэдэж авах юм боломж байгаа шүү. За хоёр дахь өдөр нь бид нар хүйгээрээ дамжуулж өөрийгөө таньж мэдэж авна. За тэгээ 5 махбод, хүйн 5 одтой бол
холбогддог маш бас гүн үнэхээр эрдэм мэдлэгийг өгсөн 2 дахь өдрийн хөтөлбөрийг бас танилцуулъя тийм ээ. За 2 дахь өдрийнхаа хичээлээр болохоор бид нар мөн өглөөдөө мон саматикаараа бид нар өөрсдийнхөө энэ уурга тархийг тарих дээр төлхөө ажиллана. Уурга тарих маань бид нар маш их ядарсан, цуцсан. Тэгэд уурга тарих маань дотроо өөрөө бас хүрдтэй, эдэстэй байж байгаа. Тэр бүхнийг бид нар одоо маш их ядраацсан, тоохгүй орхицсан тийм ээ дасгал хөдөлгөөн хийхгүйгээр ингээд хөшөөн байдалд оруулчихсан янз бүрийн нөгөө нэг сөрөг мэдээллүүдээр бид нар бас энэ төсвүүдээ бас их ядраага цуцаацсан гацаацсан уурга тархи ажиллахгүй бас ингээд хэтэрхий захин орчинд бас ингээд цаг зарцуулаа тэгээд ер нь бол уурга тархитайгаа нэлийн ажиллахаар болцсон байдаг юм байлээ. Тэгээд бид нар одоо ингэдэг шүү дээ нөгөө барайнд ороод нөгөө дасгал хөдөлгөөн хийгээд ингээд барай хийхэд бидний нөгөө зөвхөн гадаад талаас нь ингэж барьж байгаа болохоос бидний яг энэ нөгөө эдис эрэхтэн бүр эс дотор орж ингэж барьдгүй шүү дээ. Тэгвэл бид нар энэ мон саматик гэдэг эмчилгээгээр бүр тэр дотор нь байгаа эсэд хүртэл эмчилгээ хийж ингэж сэргээж өгдөгөөрөө энэ мон саматик бол бас их агуу эмчилгээ болчиход байгаа байхгүй юу? Энэ болохоор өглөөний хөтөлбөр тийм. Зөвхөн өглөөний бидний нөгөө нэг өдрийн тэр мөнх гэгэрэлгээд хичээлдээ бэлтэж байгаа тэр урьдчилсан бэлтгэл ажил гэсэн үг. За тэгээд нөгөө үүгээрээ бид нар одоо энэ тархиа сэргээж, эдисээ сэргээж, тэнд байгаа хар муу мэдээлэл, сөрөг мэдээллүүдээ арчиж цэвэрлээд, сахан хүрдүүдээ нээгээд чөлөөлөөд урсгалд оруулж яадаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар одоо аливаа зүйлийг хүлээж авах тэр чадвар чадамж маань бангидж байгаа гэсэн. За тэгээд энэ хичээлээ бас нэг мэдээд авчвал өдөртөө өөрөөсөндөө цаг зарцуулж хийгээ хэдхэн минут зарцуулаад ирэхэд л бидний уурга тархи эдиснээс сэргэж эмчлэгдэж амаагдаж гоё урсгалд орж байдаг гэсэн. За тэгээд мон саматикаараа ийм эмчилгээ хийж байгаа. За тэгээд өдрийн яг үндсэн хөтөлбөр мөнх гэгэрэл гэдэг энэ хөтөлбөр дээрээ бид нар дөрөнд ярьсан тийм Хүүснээсээ өөрийгөө таних байх гэдэг хүүсээрээ өөртөөгөө учрын залгана гэсэн хүүгээрээ авдаг. Бид нар нөгөө хүүгээрээ хүүсээрээ бид нар маш олон оршихуйцтай холбоотой байж байгаа бас их маш чухал эрхтэн байгаа даа тийм. Нөгөө ихээрээ бид нар хүүгээрээ холбоотой, эмгэгтэйгээ холбоотой, сав төвтэйгээс хүүгээрээ холбоотч байж байгаа. Ийм нандин ийм холбоос байдаг эрхтэн. За тэгхийн бол бид нар нэмэлтээр мэдэж авах гэж зүйл нь одоо энэ хичээл дээр хүүгээрээ бид нар 5 хүн 5 модтойгоо хүүгээрээ бас давхар холбогдож тэтгэгдэж байж байгаа. Хүн 5 мод бидний амьдралыг тэтгэж бидний амьдралыг хайрлсан бас нэг чухал од юм аа. Тэн дээр бас ингээд бүхэл бүтэн амьдралыг хайрлсан одоо ээжүүд маань байж бидний тэтгэн байж байгаа гэдгийг энэ хүн сургалтаараа бүрэн мэдэж ухамсарлаж бас холбогдож өөрийн биеэр мэдэрч ингэж дадлах хийж батжуулж явна гэсэн. За тэгээд энэ холбоос яагаад сулардгийг? Сулрахаар бидний бид нар яаж илэрдгийг? Эргээд энэ суларсан холбоосоо бид нар хэрхэн яаж сэргээхийг хүн 5 онцтой холбоо сайтай шүтэж ингэж хөндлөж биширч ингэж өрүүл юугаа өргөж явснараа бид нар бидний амьдралд одоо ямар нөлөөтэй, ямар үүрэгтэй гэдгийг бас энэ хүү сургалтын дээр бид нар мэдэж авна. За тэгээд язгуур таван махбодын ижийн нарыгаа энэ бидний бүтээсэн язгуур таван махбодын ижийн нарыгаа бид нар мэдэж холбогдож дадлах хийж явнаа. За тэгээ энэ дээр бас одоо ураг одоо торних үед бид нар ихийн хөвлөд байхаасаа бүрэлдэхүүн цагаасаа эхлээд бид нар гадаад орчныг бүрэн мэдэрч сонсож ингэж явж идэг. Одоо ихийн хөвлөд байхад ээж нь юу ярьж байна, аав нь юу ярьж байна, орчин тойронд нь юу болж байна, хүмүүс юу ярьж байна гэдгийг ураг хөвлөд байхдаа мэдрээд сонсоод сэтгэл хөдлөлөө гаргаад ингэ явж идэг. Яг тэр үед нь ингээд нөгөө янз бүрийн мэдээж энэ амьдралд чинь олон янзын зүйл тохиолдсон тийм мэдээж төгс амьдрал гэж байхгүй. Тэгэхээр ингээд одоо янз бүрийн ингээд сөрөг мэдээлэл сонсдог ч юм уу, одоо сөрөг орчинтай газраар ингээд явдаг ч юм уу. Тэгээ аав ээж нь янз бүрийн гидсэнд нь байхад нь яриад одоо энэ хүүхдийг яах вэ, өдрүүлгүүч гэдэг юм уу. Янз бүрийн ингээд юм яригчхад ураг яг тэрийг сонсоод өөрийн бие дээрээ мэдрээд тэр бүхнээсээ трама авсан гэдэг одоо нэг готрол тийм ээ айдас түгшүүр гэдэг ингээд энэ мэдээллүүдийг авсан урагт ингээд хатаглагдаад үлдсэн байдаг. Тэгэхээр тэр бүх мэдээллийг бид нар энэ 2 дахь өдрийн хичээл дээр
өөрөө мэдрээд ингээд дандаа өөрөө мэдрэхээ тэгээд өөрөө мэдрээд өөрөө тэр бүхнийгаа ингээд засаад одоо нөгөө нэг хүүхэд насны шар хаангаа гэдэг нөгөө нэг хөтөлбөрөд гадаа яваад байдаг шүү дээ. Тэрний чинь бүр цогцоор нь бүр хэвлээд байх үеэс нь тэр одоо эмчилгээ хангаалтын дээр өөрөө мэдэрч засаж ингэж явна гэсэн үг. Энэс бас одоо хааж олдохгүй юм маш том аваа том боломж байгаа байхгүй бидэн дээр. За тэгээд нөгөө нэг хар хил аваа байна уу? Хар муу сүнсний одоо бидний сүнсээ бас ингээд давхар засаад явна наагаад байна. Бидний одоо энэ сүнс дээр суусан одоо тэр сэв буртаг хар муу сүнсний сэв байна уу? За хар цагаан хил амны бай болсон бэ нүү бид нар мэдээж болсон байдаг те бид нар өөрсдөө мэдэхгүй бидний амьдралд нөлөөлөд ингээд явж байдаг. За тэгээд өөрийн тэр хар муу бодлууд байна уу? Хар муу бодлууд харваа байна уу? Одоо бид нар үг хэлээрээ үйлдэл харцсаараа бодол сэтгэлээрээ ингээд хар муу тариа явждаг. Тэгэхээр бүгд бидэрт эргээд өөрт ингэж нөлөөлөж бусдаас ирсэн тэр бүхэн маань ч бидний өөрт ингэж сүнсэн дээр мэдээлэл нь хадгалагдаад бидний амьдралд ингээд нөлөөлөв. Тэр одоо хар муу сэтгэлийн буртаг хүртэл бидний амьдралд нөлөөлөө сүнсэнд хадгалагдаад ирээдүйн амьдрал маань нөлөөлөд зам уурт маань нөлөөлөөр явж идэг. Тэгээд тэрийг бас бид нар энэхүү сургалтаараа өөрийгөө засаж бүрэн засаж ангааж ингэж сайхан цэвэрлэж сүнсээ хүчжүүлж ингэж цэвэрлж авах бас бүрэн боломжтой тэрхүү замыг бид нар одоо зам өрийг нь бид нар заагаад хилээд зөвлөөд тий өөр дээр нь мэдрүүлээд хамтдаа ингээд засаад хамтдаа ингээд сураад хөгжөөд явах юм байгаа. Одоо үр болж торилсон тэр цагаас эхлээд л би болсон тэр сүнсэн одоо тэрний бийд суусан тэр одоо тэр хүний таны тар үдсэн бүхнээс суусан хар муухай бүхнийг маш сайн цэвэрлээд арилгаад ангаагаад ингээд явнаа. Тийм бид нар бас их одоо өөрсдийнхөө хувь заяанд маш их гомдчихсан. Тэгтэл хамгийн одоо дээдийн дээд хувь заяа оноолтыг бол өгчихсэн байдаг. Амьдралаа үзэн ядах, аав ээжтэй дургуулгах, хань ижлээ бороотгохч гэдэг юм. Тэдгээрээс үүдээд маш их тийм сэв бүртгүүдийг өөртөө орчихсан байдаг. Тэр нүдний галгүй сэтгэлийн цоггүй ч гэдэг юм. За тэгээд эдис эргэтэн одоо хүүхд наснаас өнөөдөр хүртэл авсан тэр бүхнийгаа одоо сүнсэн би дээрээ одоо ингэ залруулаад тэгээ явахаас гадна бид нар таван мах бодороо дамнуулаад тэр таван махуудтай нөгөө нэг таван махуудын ивэж идэх холбоотой байдаг тэр эргэтнүүдээ бас ингэ ангаагаад авах юм энэ хичээл дээрээ. За тэгээд хүн таван одны одоо хувийн ижийн нараас мэдлсэн гэдгээ бид нар энэ дэр мэдэж аавна. Бид нар одоо нөгөө одоо бид нар ингэж боддог тийм бид нар за эцгийн цагаан эцгийн ихийн улаан туслах хоёр нийлээд бид нар ингээ ураг бүрэлдээд ихийн хөвлөд боожоод хорвоод мэдлээд за тэгээд бид нар ингээд мэдээж нөгөө аргын амьд бид нар идэж уун өмсөж зүүн ингийн төлөө бид нар нөгөө нэг тэр бүхнийгээ олохын төлөө бид нар ажил хийгээд ингээ мөнгө олоод ингээд амьдрах хэрэгтэй гэд ингээд бид нар ингээ яг боддог шүү дээ. Би ч гэсэн тэгэж боддог үе байсан. Тэгээд нэг л амьдрал нэг утгагүй зүгээр л ингэж амьдрах гэж бид нар төрсөн юм уу гэж нэг л боддог шүү дээ. Нэг цаана нэг утга учир байх ёстой даа гэж. За тэгэх юм бол бид нар энэнийхээ бид нар яах гэж энэ хорвоод мэдлсэн юм. За тэгвэл бид нар одоо бид нар ингээ мэдлснээрээ бид нар ингээ бүтээгч болж ингээд энэ хорвоод мэдлсэн байгаа байхгүй. Тэгэхээр биднээс ерөөсөө тэнгэр ургадаг биднээс одоо нэг ургамал амтэн одоо энэ оршууд байгаа амтай бүхнийг бид нар эргээд энэ амьсгалаараа энэ ариун гэрлээрээ эрчмээрээ ингээд эргээд бид энэ ариун амьсгал эрчим одоо энэ бодол сэтгэлээрээ эргээд энэ оршуугаа бид нар эргээд ингээд амьдруулж тэтгэдэг биднээс ургадаг гэдгийг энэ хичээл дээрээс бид нар ойлгож бүрэн дүр ойлгож бас мэдэрч авах юм. Тэгэхээр бид нар ерөөсөө хүн үг хэлээрээ үйлдэл бодол сэтгэлээрээ 20 минут секунд тутамд үеийн үр тариад явж идэг гэдэг шинжлэх ухааныг нотолсон тийм. За тэгээд тэгэх юм бол энэний цаад утга нь бидний бодол сэтгэхэд үг хэлээрээ үйлдэл бидний идэж ууж байгаа амьдралын хөвшил хоол хүнс хүртэл цэвэр ариун зүв байх ёстой. Энэгээрээ бид нар эргээгээд өөрсдөөсөө энэ сайхан
цэвэр ариун эрчмийг, цэвэр ариун амьсгалыг, энергийг, бодол сэтгэлийг өөрөөсөө энэ тэр бүхэн маань гэрэл болчихж байгаа. Энэ ариун тийм хүчтэй сайхан гэрэл цацруулсараа бид нар эргээд энэ амьдралыг тэтгэж байдаг. Тэгэхээр бид нар цэвэр ариун байх хэрэгтэй. Тэ хүний бодол ариун байх хэрэгтэй. Бидний одоо сэтгэл сүм шиг цагаан байх хэрэгтэй. Бидний сүм солонго шиг тунгалаг байх хэрэгтэй. Бидний сүл нар шиг хувц тод байх хэрэгтэй. Бидний хайр тэнгэр шиг ууж тэнүүн байх учиртай. Яагаад ийм байх ёстой гэдгийг бид нар энэ 2 дахь өдрийн хөтөлбөрөөрөө бидний энэ амьсгалаар эрчмээр гэрлэр эргээд амьдралд итгэгддэг, эргээд амьд итгэгддэг гэдгийг бид нар энэ одоо сургалтаараа бас 2 дахь өдрийн сургалтаараа бүрэн дүүрэн мэдэж одоо ойлгож ухамсарлаж авах юм аа. За тэгээд оройныхаа хөтөлбөртээр болохоор бид нар гал дээр юм уу өөрсдөө хүчжүүлээд гой сайхан галтайгаа харилцаад хүн одоо бидний амьдралыг тэтгэж одоо бидний бүтээсэн энэ хүн ижийн нартайгаа холбогдох юм. За оройны хөтөлбөр маань бас ийм сайн хөтөлбөр байх нэ. 2 өдрийн Одоо сүүлийн үед бас бидний бие сэтгэл хоруу ирчмээр хүнийг үзэн ядах, хорсох, за тэгээд муу санагч гэдэг юм уу. Эдгээр бүгдээс биднээс ийм хортой хэмүүд гарч ялгарч байдаг. Одоо сая хэлэхээр бас сайн сонсогдож магадгүй. Ариун эрчим, ариун одоо тэнгэрийг бид нар бүтээдэг гэдэг. Энэ нь бол бид нар өөрсдөөсөө асар их хоруу эрчмийг ялгаруулж хийг гаргаснаар байгаль дээр байгаа тэр цэцэгсийг, урамхийг, хөрсийг гинтээж байдаг. За шинжлэх ухаан ч гэсэн сүүлийн үед бас их ярьж баталж байгаа. Их дэлхийгээс маань одоо гэгээ одоо юм хайрын ад жаргалын эрчимд ялгарх юм бол наран дээр тэр эрчим очдөг юм байна гэдгийг. За энэ бол бэлэгч бай, аргач бай аль аль талаас батлагдаад бол явж байгаа. Тэгэхээр дэлхий өөрөө гэгээрсэн ийм оюунтан хүмүүсээр дүүрэх юм бол дүүрэх болоод гэгэрлийн зам мөртөө явах юм бол биднээс үргэлж өндөр энерги, өндөр хайрын эрчмүүд ялгарч энэ хөрс их дэлхий маань өөрөө ургах тэр нөхцөл нь бол бүрдэж өгдөг байх нэ. Эргүүлээд агаар мандал руу тэр сайхан эрчмөд очиод нар руу очиод одоо галактик гэж хэлэгддэг окторгууд руу очдөг байх нэг тийм төсөөллийн шин чанартай бодож иж байгаа. Гэхдээ энэ бол тэгдэг юм шүү. Одоо квант физикээр ярьсан ч бид нар асар их хоорондоо ийм их хүн холбоо нягт нарийн байж идэг. За одоо 3 дахь өдөр тийм үү? За 3 дахь өдрийнхаа хөтөлбөрөөр бид нар за өглөөний хөтөлбөр мөн саматкаараа явна. За саматкаараа бид нар болохоор хүзүү, нуруу, нуглам тэгээд дотор эргэтнүүдтэйгээ ажиллана. Бидний бас одоо энэ хүзүү, одоо нуруу, дотор эргэтнүүд бас маш их мэдээллийг хадгалж яадаг. Бас энэ оршуудтайгаа бид нар энэ хүзүү, нуруу ингээд бүгд эргэтнүүдээр холбоотой байж идэг. Тэгэхээр тэр дээр буусан тэр хармуу орчмуудыг цэвэрлээд, урсгалыг нээгээд ингээд холбоосуудаа өглөөд сайжруулад ингээд дараагийн одоо үндсэн хичээлд орох бэлтгэлээ ингээ хийж байгаа. За тэгээд бидний 3 дахь өдрийн мөнх гэгэрэл хичээлийн хөтөлбөрийн маань 3 дахь өдрийн хичээл болохоор бид нар өөрсдийн чөмгөөрөө өөртөөгөө учин залгана. За бидний чөмөг бол бас маш их чухал эрхтэнтэй алтан чөмөг гэж хэлэгддэг. Яагаад гэвэл бидний чөмгөнд тэр бум жилийн гений мэдээлэл бидний анх энэ хорвоод үүснээс эхлээд ямар төрлийг дамжсан те нэгт одоо ургамал амтан энэ хорвоо ертөнцид 84 мянган төрлийн сүнсний төрөл байдаг гэж шинжлэх ухааныг нотолсон тийм. Тэгэх юм бол бид нар энэ төрлүүдийг бид бүгд анх энэ дэлхийд үүснээс эхлээд дамжаад ингээд төрөөд ингээд явсан байгаа хүн болох хүртлээ ямар амтан байсан, хэн байсан, юу байсан, анх хаана ямар амтан болж төрж исэн. За тэрний дараа ахаад өөр ямар амтан болоод ингээд явсан ингээд бүх мэдээллүүдийг бид нар хүсвэл чөмгнөөс унших боломжтой. Тэр бүх мэдээлэл бидний чөмгөн дээр хадгалагдсан байгаа. Анх ямар одоо айлд ямар хүн болж төрж исэн, урд насандаа би хэн байсан, ямар хүн байсан тий. Тэгээд бүх мэдээллээ бид нар чөмгнөөс 3 дахь өдрийн хичээл дээр олж мэдэж авнаа. За энэ бол бас их ховор боломж тий. Бид нар ингээд боддог шүү дээ. Би урд насандаа ямар хүн байсан болоод яагаад би энэ айлд ингээд төрсөн болоо гэж боддог тийм. Би яагаад ингээд эмэгтэй болсон? Би урд насандаа ямар хүн байсан бол эрэгтэй хүн байсан болов? Хэн байсан бол?
юу хийдэг хүн байсан бол гэх ингэ боддог тий. Тэгэх юм бол бид нар яг энэ 3 өдрийн хичээл дээр өөрөө чин сэтгэлээсээ хүсэх юм бол энэ мэдээллүүдээ бид нар өөрсдөө мэдэх боломжтой. За тэгээд анх чи одоо та ямар отогт ямар амтан болж мэдлжсэн аль удамд ямар хүн болж төрчихсэн гэх мэт мэдээллүүдээ бид нар чимгүүрээ хэмжүүлж авах юм. За тэгээд мөн 3 өдрийн хичээл дээр бид нар алтан нарны цөм, за тэгээд алтан ододтойгоо холбогдно. Бидэнд амьдрал хайрсан оршуудтайгаа холбогдно, саран твтэйгээ холбогдно. За энэ төвүүдтэйгээ ингэж холбогдоод бид нар эргээгээд өөрсдийнхээ бас нөгөө сүнсийг цэвэрлээд хүчжүүлээд бас ингэж авч байгаа. За тэгээд бид нар бас ухааны сүв оюуны тархиа бас ингээд итгээд сүнсээ хүчжүүлээд авах. Бидний ухааны сүв оюуны тархи бас маш их хаагдсан. Унтаа байдалд орчихсон байждаг. Энийгээ бид нар бас нөгөө мэдтгүү. Мэдсэн ч яаж сэргээхээ бас мэдтгүү. Бидний энэ бүхнийг сэргээхэд маш их цаг хугацаа орох гэдэг биднээс тийм. Өөрөөс тэгэхээр бид нар энэ богино хугацаанд ийм олон зүйлийг мэдж өөрийгөө хангааж гэж энэ амьдралынхаа утга учирыг олж мэдж өөрийгөө ангаах арга ухаанд суралцж авах юм. За тэгээд хүүх нуруутан ингэж ярьдаг тийм хүүх нуруутан бол хүн төрлөختний хүмүүний уг юм аа гэдэг бидний эрдэмтэн иргэд маань ингэж айлцсан байдаг. За тэгвэл бид нар Монгол их орондоо хүүхд толботой Монгол хүн болж яагаад бид ингэж төрсөн бэ? Монгол их орондоо хүүхд толботой. Яагаад заавал бид энэ Монгол хүн болж энэ их орондоо төрсөн юм? Юу хийж бүтээх гэж төрсөн? Яагаад өөр улс оронд өөр харин одоо тэр Европод ч юм уу, Азид ч юм уу, одоо Хятадд ч юм уу хүн болчихгүй. Яагаад бид нар Монголд төрсөн? Яагаад заавал хүүхд толботой төрсөн юм тийм? Энэ бүхнийхээ бид юу хийж бүтээх гээд ингээд төрсөн гээд энэ бүхнийхээ утга учирыг бид энэ 3 дахь хичээл дээр бас бүрэн дөрөв ойлгож мэдэж бас мэдрээд авна. Дандаа дадлагтай явна. Дандаа өөрийн бие дээр мэдрүүлж явна. Бид нар хий хоосон зүйл ярихгүй. Энэ бол Тэнгэрийн одоо үнэн мэдлэг. Чин үнэн мэдлэг. За тэгээд ийм авгаа мэдлгүүдийг бид нар энэ сургалтуудаараа олж авна. За тэгээд нөгөө одоо өөрийнхөө жишгээр ярихад одоо хүн болгон л боддог гэсэн баг. Тэгээд нөгөө ингээл гэгэрх хэвээр гэл нөгөө сургаал айлдар уншаал, судар ном уншаал ингээд цогцлон цог. Бид нар гэгэрх хэвээр гэгэн байх хэвээр гэл тийм. Бидний зам мөр бид нар гэгэрх хэвээр гэл. За тийм байна. Би гэгэрх хэвээр маань гээ ингээд бодчихлаа. Тийм ш. За гэгэрх хэвээр. Бидний зорилго гэгэрл юм байна. Тэгсэн чинь гэгэрл гэж яг юу юм? Юу гэхэд аа? За тэг гэгээрээ бид нар яах гэдэг? Юуны төлөө бид нар гэгэрх гэдэг? Юунд хэрэгтэй ингээд бодлоод ингээд биднээс ингээд хөврөөд ингээд боддог ш. Юу яагаад хүн болдог? Миний зорилго ер нь юу хийж бүтээх гэж төрсөн. Зүгээр ингээд идэж уугаад унтаад ингээд нөгөө арга амьдралаа болохын тулд ажил хийгээд мөнгө олоод идээл ингээд гоё хоол идэхийн төлөө гоё хувцас өмсөхийн төлөө ингээд нэг гоё машинтай олчихсан. За нэг гоё тийм гоё байртай олчихсан. За нэг тийм юмтай олчихсан гэж амьдрахын төлөө бид нар төрсөн юм уу гэл ингээд зөндөө асуулт. Хүү хаа бид нар ингээд амьдрал юм биш хаа арай өөр утгатай калимэл хүм болгон бодчих байсан баг. Тэгвэл яг энэ хариултыг бид нар яг энэ хичээлээсээ бүрэн дүн ойлгож ухамсарлаж өөрөө бие дээрээ мэдэрч давхар бидний хүрдүүд нэгэн мэдрэмжүүд илүү их сайжирна. Тэгээд за би нэрээ би гэгэрх хэвээр шүү дээ. Би ийм зүгээр л ингээд ихийн хөвлөд боочоод мэдлсэн биш юм байна шүү дээ. Би ийм агуу. За тэгээд бид нар ийм агуу оршуудаар бид нар тэтгэгдэж, дэмнэгдэж, тэжээгдэж, эвээгдэж ингэж хамааралтай оршин байдаг юм байна. Эргээд бид энэ амьсгалаараа энэ ариун эрчмээрээ бид нар дараагийнхаа амьдралыг бүтээдэг юм байна. Их дэлхийгээ бид нар бүтээдэг юм байна. Их дэлхий дээр оршин байгаа бүхнийг бид өөрсдөө энэ амьсгалаараа эрчмээрээ тэтгэж их усрын тавьдаг юм байна те. Гэдгийг бүр оршин одод хүртэл ингэ явна л да. Тэгээд гэдгийг юм чинь бид нар нэрээ гэгэн байхаас өөр аргагүй юм байна шүү дээ. Нэрээ бид нар бодол сэтгэлээ үг хэлээрээ үйлдэлээ ариун байлгах хэрэгтэй юм байна шүү дээ. Бид нар өөрсдөөсөө юм сүрэг эрчмийг буруу эрчмийг урсгах хэрэггүй юм байна. Бид нар зөв амьдралын хөвшилтэй бидний амьсгал ариун байхын тулд бид нар бодол сэтгэл одоо тэр хоол идэж ууж байгаа хоол хүнс хүртэл зөв байх хэрэгтэй гэдгийг бүрэн дүүрэн ойлгоно. Би ийм бүтээгч болох гэж ирсэн юм байна. Би ийм зүйлийг бүтээх ёстой юм байна.
ийм утга учиртай би энэ хараад мэдлсэн юм байна. Монгол их орондоо хүүхд толботой мэдлсэн юм байна. Биднээс энэ орчин хорвоо ертөнц, утгагүй ертөнц, оршихуйд бүхэн биднээс хамааралтай, холбоо хамааралтай оршин байдгийн байна гэдгийг дээрэс нь бид нар өөрийнхөө биеийг сүнсийг эргэтэн бүхнээ бүр эсэд хүртлээр бид нар бие өөрөө энэ шидэт үгээр те ингэж ангаах боломжтой энэ сайхан мэдлэгүүдийг дээдийн сайхан авгаа мэдлэгүүдийг энэ хүн сургалтаар 3 өдрийн эрчимжүүлсэн сургалтаараа бид нар бүрэн дүүрэн мэдэж ойлгож ухамсарлаж ухаандаа ингэ шингээж ухамсартаа шингээж ингэж өөрийн болгож авах гэдэг бид нар өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт бол мэдлэг гэдэг тийм бид нар хизээж нэг бид нар мэдээд ой ухаандаа энэ сэтгэлдээ ухамсартаа шингээгээд авсан байхад хизээж арилахгүй хинч авч чадахгүй хинч энийг үүсгэж алга хийж чадахгүй энэ бол мөнхөд байж идэг бидний амьдралд одоо бас мөнхөд хэрэг болж дараагийн төрөлт ч гэсэн бидний энэ насандаа сурсан мэдсэн бүхэн дараагийн төрөлт ч гэсэн бас хэрэг болоод дараагийн төрлөө авахд хүртэл бидний энэ насандаа сурсан мэдсэн ойлгож ухсан бүтээсэн бүхэн маань хэрэг болдог шүү гэдгийг бид нар энэ сургалтаараа бүрэн дүүрэн ойлгоод мэдээд ухамсарлаад ингээд гэгээрээ давах юм шүү. Энэ бол маш том боломж. Тэгээд өөрийнхөө мэдлэг боловсролтой бас цаг цагийг зарцуулж чаддаг байгаарай гэж хүсэж байна. За, ретрит хөтөлбөр маань 8 сарын 2 буюу энэ 7 хоногийн бүтэн сайнд эхлэн 3 өдрийн турш бүтэн сайн болоод нэгдэх 2 дахь өдөр за Улаанбаатараас 54 км-ийн зайд байх Цанжин болдогдох гайхам амралт цоглол хосолсон юм өргөнд бол явагдана. За тэгээд бэлтгэл гэх юм бол халуун болон одоо хүйтэн тохиромжтой дулаан хувцас, олбог, сүү за тэгээд заслаг тэгждэг учраас сүү авчрах хэрэгтэй, тагш өргөлийн тагштай байх хэрэгтэй. За тэмдэглэлийн дэвтэр тэмдэглэл хөтлөн. За төлбөрийн хувьд гэх юм бол нэг өдрийн 250,000, 3 өдрийнх бол 750,000 байгаа. За энэ хөтөлбөр бол Австрали улсад олон улсад бас их явагддаг. За 2400, 1500 доллараар ингэж явагддаг юм маш өндөр түвшний юм ретрит хөтөлбөрийг монголчуудад аз түмэндээ хүргэхээр хамгийн доод үнийг бол гаргаад байгаа. За тэгээд олон улс одоо энэ хөтөлбөр юу нэлээд олон улсын хөтөлбөр Монголд одоо 2-3 дахь удаагаар л зохион байгуулах гэж байна. Бараг 2 дахь шахуу тий. За тэгээд өргөнөөр хамрагдахыг бас та бүхэнд бас урьж байна. Онлайнаар оролцох боломжтой. За тэгээд 8 сарын 2-ны 9 цагт уулзъя. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл болоод мэдээллүүдийг тайлбар хэсэгт бол оруулсан байгаа. За баярлалаа. За баяртай. Анхаарал тавьсан баярлалаа.